Бид бүгд ирээдүгээ бүтээж яваад залуус. Харин бидний эрүүл ирээдүг бүтээх эхлэл нь эрүүл харилцаа юм. Итгэлцэл, хайр, хариуцлага энэ бүгд эрүүл сонголтоос эхэлдэг. Эрүүл харилцаа, эрүүл ирээдүй. Бэлгийн замаар дамжих халдвар гэж юу вэ? Бэлгийн замын халдвар төвчин гэдэг нь бэлгийн хавдлаар дамждаг тодорхой үүсгэгчтэй олон төрлийн шинж тэмдэг илэрдэг ийм халдвар төвчин байгаа. За бэлгийн замын халдвар төвчин доор 30 гаруй төрлийн халдвар төвчин байдаг гэж үздэг. Үүнээс одоо 30 орчим хувь нь шинж тэмдэгтэй хэлбэрээр явагддаг. 70-аас 80 орчим хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр далд хэлбэрт явагддаг байх нэ. Бэлгийн замаар дамжих халдвар төвчлөлийн талаарх судалгаанд дурдсанаар 2025 оны 9-р сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 7568 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь халдвар төвчний 17.4% эзлэж байгаа үзүүлэлт юм. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 247 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Тэмбүү 44, Загхүйтэн 78, Тэрхэмназ 84, Халиамид 17, Мөөгөнцөр 67, харин бусад төрлийн халдварын 24 тохиолдол тус бүртгэгдсэн байна. Эдгээр халдварын тохиолдлын дийлэнх нь 15-аас 39 насныхан буюу залуу үеийнхэн юм. Хамгаалтгүй харилцаа эрсдэл дагуулдаг. Би 21 настай. Нэг удаа хамгаалтгүй харилцаанд орсноор миний амьдрал өөрчлөгдсөн. Тэгээд тухайн үед одоо тууралт, өвчний шинж тэмдэг илэрч эхлэхэд маш их айж, тэгээд эмчид хандсан. Тэгээд шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдвар илэрч байсан. Тэр мөчид би хамгаалах ёстой байсан байна гэдгийг ойлгосон доо. Иймэрхүү тохиолдлууд маш илбэг байдаг. Ер нь бол энэ тохиолдлын харьцаа гэдэг бол одоо манай залуучуудын 18-аас 27 насны залуучуудын дунд илбэг тохиолдоод байна. Ганц бие залуучууд гэсэн үг. Тэгээд манай энэ кейсийн хувьд бол одоо ерөнхийдөө хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд орсноор одоо тухайн хүн одоо өөртөө маш их эрсдлийг дагуулж байгаа. Олон зэрэг олон халдвар төвчин нэг тохиолдлын харьцаагаар авах эрсдэлтэй учраас үүнээс сэргийлэхийн тулд хамгийн гол найдвартай хамгаалах хэрэгсэл нь бэлгэвч юм аа. Туршлагын амьдрал гэсэн хүнтэйгээ ooсон тохиолдолд энэ хувийн харилцаа дотны харилцаанд ороороо гэж ерөнхийдөө би зөвлөдөг байгаа. Яг нь гэр бүл төлөвлөлтөнд яг хэрэгэлдэг зөндөө олон аргууд байгаа. Гэхдээ тэр олон аргуудаас бэлгийн замаар дамжих халдварыг сэргийлдэг арга нь ерөөсөө л бэлгэвчийг хэрэглэх хэрэгтэй байдаг. Зөв тогтмол хэрэглээс сурчих юм бол жирэмслэлтээс үсээгүй жирэмслэлтэд нэгдүгээр сэргийлнэ. Хоёрдугаарт бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлж чадна. Тэгэгцнээр яг одоо ирээдүйд нөхөн үрчгүй эргэтэндээ гарах эрсдлийг үүсгэхгүй л гэсэн. Бэлгэвч зөв хэрэглэснээр бэлгийн замаар дамжих халдварын эрсдэл 80-аас 90% буурдаг. Энгийн хүртээмжтэй хямд хамгаалалт бол бэлгэвч. Бэлгийн замын халдвар төвчний тухай гэх юм бол одоо бэлгэвч болон хамгийн одоо энгийн хямд төсвөр найдвартай хамгаалтын нэг хэрэгсэл болж явдаг. Хэрвээ тохиолдлын харьцаанд хамгаалтгүй орсон тохиолдолд маш их олон эрсдлийг дагуулж идэг. Үүний дотроос одоо зоглон тохиолдох халдвар, Загхүйтэн, Тэмбүү, Тэрхэмназ, Мөөгөнцрийн халдвар гэдэг одоо сүүлийн үед бас нөгөө Халамидын халдвар, Уреплазм, Микоплазмын халдварууд маш их нэмэгдэж байгаа. Тохиолдлын харьцаанд орсон тохиолдолд одоо өвчний шинж тэмдэг илэрсэн илрээгүйгээс хамаарат 3-аас 6 сар тутамдаа одоо шинжилгээнд хамрагдаж явах хэрэгтэй. Тэгээд мөн одоо бэлгийн хамтрагчийг заавал хамтдаа эмчлэгдэжээж бэлгийн замын халдвар төвчин үр дүнтэй эмчлэгддэг. Ганцаараа эмчлэгдсэн тохиолдолд үр дүнгүй бэлгийн замын халдвар төвчин дархлаа тогтдоггүй учраас олон дахин авах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хамгийн найдвартай энгийн арга бол бэлгэвчийг зөв үйлдлийн дараалтаа хэрэглэх ёстой. Хайрлах нь хамгаалахаас эхэлдэг. Бэлгэвчийг худалдаж авахд одоо ичид санаа зовох зүйл байхгүй. Одоо сүүлийн үеийн залуучууд маш их чөлөөтэй болсон. Ичид санаа зовох зүйл бас нэг үе явахад харьцангуй багассан байгаа. Залуучууд ухамсартай болсон учраас бэлгэвчийг соёлтой зөв хамгийн гол нь хэрэгжилж үр дүнтэй найдвартай хамгаалах нь. Бэлгийн харилцаанд орохоос өмнө бэлгэвчийг зөв тавих, хэрэглэх явцад урагдааг эсгийг шалгах хэрэгтэй. Нэг бэлгэвчийг нэг л удаа хэрэглэнэ. Бэлгэвчийг хуурай хит халуун биш нарны одоо гэрлээс одоо хол хадгалах ёстой. Бэлгэвч нь төрөл хэмжээ материалын хувьд ялгаатай. Хамгийн гол нь чанартай хугацаанд дуусаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм аа. Одоо өсвөр насныхан маань жишээ нь одоо эмийн савраад бэлгэж авахаас нэлээд мичиж санаа зовдөг тийм энэ тал дээр бас зөвлөв.
хийх? Ер нь бол энэ хандлагыг өөрчлөх нь айгүй чухал байгаа. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд яг хуу нийгэмд бол энэ хандлагын талаар одоо мэдээллийг түгээх хэрэгтэй байгаад. Тэгээд энэ ер нь бол хариуцлагыг бол бас өөрсдөд нь бол мэдрүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ хүүхдүүдтэй те элен далангуй ярилцах тийм боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Бэлгийн боловсролын талаар ярих нь бол дан ганц эрүүл мэндийн асуудал биш. Сэтгэл зүйн бас асуудал явж идэг. Яагаад вэ гэхээр хүүхэд бол одоо шийдвэр гаргах, за өөрийгөө хүндлэх, тийм ээ, хариуцлагатай байх гэдэг энэ сэтгэл зүйн нарийн одоо тийм ур чадваруудыг одоо эзэмснээр энэ зүйлээс бол эрсдэлтэй нөхцөл байдлаас бол өөрийгөө одоо ингээд хамгаалах боломж бол бүрддэгэ. Нэг нь бэлгийн замын халдварт өвчин туссан бол одоо эдгээрийг бол даван туулах нь чухал байгаа. Тэгэхээр даван туулах хавцтай яах вэ гэхээр ер нь бол бэлгийн замын халдварт өвчин туснараа муу хүн бол болчихгүй. Тэгэхээр энэ бол эрүүл мэндийн асуудал эмчлэгддэг зүйл. Тэгэхээр энэ зүйлийг бол одоо нөгөө нэг мэдээж халдвар авсан хүүхэд чинь айх, эмээх, ичих гэдэг за бусад одоо томчууд шүүх гэдэг ингээд олон сэтгэл зүйн асуудлууд үүсч эхэлдэг л дээ. Тэгэхээр яг энэ үед бол итгэлтэй тийм орчныг бүрдүүлээд мэрэгжлийн одоо сэтгэл зүйч эмчтэй ярилцах нь бол хамгийн чухал. Бэлгэвч хэрэглэх 3 зөв алхам. 1-дүгээрт зөв хугацаатайг шалгах. 2-дугаарт үүдээ болгоомжтой онгойлгох. 3-дугаарт хэрэглэсний дараа зөв хаях. Зөвлөгөө мэдээлэл авах боломж. Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын 311 тоо дөрөнд сайн дурын шинжилгээ өгөх кабинет ажиллаж байна. Та өөрийн биеэр ирэх эсвэл 77 43 30 утсаар холбогдож цаг авах боломжтой. Мөн хүүхдийн клиникийн 4 давхрын 404 тоо дөрөнд өсвөр үеийн кабинет ажиллаж байна. Бэлгийн замын халдварууд болон бусад өвчлөл эрсдлээс өөрийгөө хамгаалж мэрэгжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл аваарай. Өнөөдрийн хамгаалалт маргаашийн итгэл юм шүү залуучдаа. Эрүүл харилцаа бол ихэлцэл хариуцлага юм. Өөрийгөө хамгаална гэдэг ухаалаг сонголт. Хайр бол хариуцлага. Өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалах хамгийн хялбар арга бол бэлгэвч хэрэглэх. Эрүүл харилцаа, эрүүл ирээдүй. Өөрийгөө хамгаал, ирээдүгээ хайрл. Сонголт таны гарт бий.